Тэгээ Йовд урд байсан бүхнийг эзэн 2 дахин илүү болгов. A double portion. 2 дахин илүү болгосон байна. You want to stop the war? You Хэрвээ та дайныг зогсоохыг хүсэж байгаа бол use your mouth. Push back the curse. та өөрийнхөө амийг ашиглаж хараалыг цааш нь дүлхэж явах ёстой юм. You open your mouth and pray for those friends who contaminated you. Тэр нь юу вэ гэвэл таныг бохирдуулсан тэр найзуудынхаа төлөө та залбирах ёстой гэсэн үг юм. God will restore you. Тэгвэл бурхан таныг сэргээх юм аа. Or else you prolong your troubles Тэгэхгүй л бол та асуудлаа улам их уртсгаад байж болох юм. for 40 chapters. 40 бүлгээр. Are you there? Та ойлгож байна уу? Use your mouth and shut the enemy. Тиймэл учраас та амаа хэрэглэн, амаа ашиглан дайсныг чимээгүй болгож дарах ёстой. God said, Job, open your mouth and start to pray. Тэм учраас бурхан Йовд хэлсэн байгаа амаа нэгэ залбирч эхэл гэсэн байгаа. Push this thing back. Энэ хормоо зүйлийг цааш нь буцаага дүлэх гэсэн байгаа. Open your mouth and push this back. Амаа нэгэд энэ хормоо зүйлүүдийг цааш нь дүлэх гэсэн байгаа. Declare. Тэгээд тунхаглаж эхэл гэсэн байгаа. And so when Job began to pray, Тэгээд Йовын хувьд тэр залбирч эхэлсэн учраас God began to stop the cycle of defeats бурхан түүний амьдралд байсан ялагдлын тойргийг зогсоосон юм. and turn it into a place of victory. Тэгээд тэрийг нь ялтын газар болгож өөрчилсөн юм аа. Amen. Амен, амен. So be very careful who is around about you. Тийм учраас нэгдүгээр та таны эргэн тойронд ямар хүмүүс байгааг анзаарч болгоомжтой бай. Are you there? Та ойлгож байна уу? Very important. Тийм учраас саяны бидний үдсэн зүйлс маш чухал юм. Is there incoming attack, impending attack? Тэгэхээр тэндээс дайралтууд ирж байна уу? Төлөвсөн дайралтууд ирж байна уу? Through interpersonal relationship. Хамгийн ойрын харилцаануудаар. So you feel a violent response on the inside of your heart. Please remember, Хэрвээ таны зүрх сэтгэл дотор та ууртаа ширүүсч эхлэх юм бол таныг зүйлийг санаарай. the ones closest to you Тантай байдаг хамгийн ойрын хүмүүс is how the enemy is going to come. тэднэрээр дамжин дайсан ирэх аюултай байгаа юм шүү гэж. If you're in the room, if the enemy is going to get you, he has to come to where you are. Хэрвээ та өрөөнд дотор байдаг бол дайсан тань руу ирэх гэж байгаа бол таны хаана байгаа тэр газар чинь л ирэх гэж оролдоно. Are you there? Та ойлгож байна уу? And that's why where you are, who you're surrounded with is Тийм учраас та хаана байна? Ямар хүмүүс таныг хүрээлж байна? very important. Энэ нь маш чухал юм. If the enemy is going to get you in a hotel, he has to come to the hotel. Хэрвээ дайсан таныг хотел байх чи ирэх гэж оролдох юм бол тэр хотел руу чинь л ирнэ гэсэн үг юм. And he has to bypass all the people that surrounds you. He can use them and he can get to you. Тийм учраас таны эргэн тойронд ямар хүмүүс байгаагаас шалтгаалan тань руу ойртож ирж болох юм. So please remember, in a time of crisis, Тийм учраас хэцүү цагуудын дундуур гарч байхдаа та нэг зүйлийг мартахгүй байгаарай. how you station the right people around about you is essential. Та өөрийнхөө эргэн тойронд зөв хүмүүсийг байрлуулсан байх нь маш чухал юм. That's why start now. Тийм учраас та одооноос эхэлж зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж эхлэх хэрэгтэй. Because you never know when eventualities will come. Учир нь та хизээч ямар зүйл тохиолохыг мэдэхгүй шүү дээ гэж. Always have good people around about you. Тийм л учраас таны эргэн тойронд зөв сайн хүмүүс байх ёстой юм. People you can fall back on. Тэр нь ямар хүмүүс вэ гэхэд та унахад таныг дүвч авч чадах тийм хүмүүс танд хэрэгтэй юм. People you can lean with. Та үргэлж дүвч явж чадах тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх ёстой юм. So that the enemy will never use them. Тэгснээрээ дайсан тэднийг ерөөсөө таны эсрэг тохирохгүй тулд юм. You will never be vulnerable when you are weak. Тэр үед та хэцүү цагуудын дундуур яваад сул дорой байх үедээ хизээч өртөмтгий байхгүй юм. They will pick you up. Энэ нь таныг хүрээлж байгаа хүмүүс таныг үргэж авч түшнэ гэсэн үг юм. They will guard you. They will protect you. Тэгээ тэр хүмүүс таныг хамгаалах болно гэсэн үг юм. They will shield you. Тэгээ тэр хүмүүс таныг бамбаагаараа халахлах болно гэсэн үг. Remember the time when David was fighting, he became weary. За та нар Давид хаан байлдаанд байлдаж байгаад маш их ядарч эцэж туйлдсан тухай уншсан. The giants were about to kill him. Тэгээ тэнд түүнийг нэг авраг биетэн яг алах гэж байдаг. But Joab and his men went there for this giant. Харин Йоаб болон түүний хүмүүс ирээд тэр авраг биетнийг алж устгадаг байгаа. And they said to David, David, Тэгээ Давидэд ингэж хэлдэг. don't you ever go out to war again. Та дахиж дайнд битгий яваарай гэж хэлдэг. You stay at the battle. Та хааныхаа ордонд байж вэ гэж. We go out to war because if anything happens to you, Тэгээд бид таныг төлөөлөн байлдъя. Учир нь танд муу юм тохиолдох юм бол
our future is gone. Бидний ирээдүй устдах аюултай байгаа юм а гэж хэлсэн юм. Because our life is in you. Our hope is in you. Учир нь бидний амьдрал, бидний найдвар тань дотор байна гэж хэлсэн юм. David, you stay in the kingdom. Тэгмэл учраас Давид минь та хаанчлал дотроо байсаар вэ гэж хэлсэн юм. We'll fight. Тэгээ бид яваад байлт хийсэн байгаа. And that's the kind of people we need in Тэгмэл учраас иймэрхүү хүмүүсийг бид нар эргэн тойрондоо байлгах ёстой юм. churches. Сүмдээ Those who surround us биднийг хүрээлж чадах тийм хүмүүс. rather than expose us to the enemy. Дайсанд биднийг илчилж өгөх хүмүүс биш. Amen. In a time of Амен, амен. violence, in a time when you feel that, we got a God. Now, Тэгмэл учраас бид нар ийм хэцүү цагуудын дундуур, ширүүн цагуудын дундуур гарч явахдаа өөрсдөө хамгаалах ёстой юм. let's talk about some very important, appropriate responses when these things begin to happen. За тэгэхээр одоо бүгдээрээ юу үзэх гэж байна гэвэл иймэрхүү зүйлүүд болоход ямар зөв зохистой хариу барилтыг бид нар хийх ёстой юм бэ гэдгийг үзэх гэж байна. Appropriate responses. За зөв зохистой хариу барилт. So here you are feeling intense inside your heart, За тэгээ та зүрх сэтгэл дотроо тэр эрчимтэй байдлыг мэдэрч байна. and you feel violent on the inside of your spirit. Мөн таны сүнс маш их ширүүсч, ууртай, бухимдалтай байна. Appropriate responses. Number one, За тэгэхээр та энд харин ямар зөв зохистой хариу барих ёстой юм? Нэгт нь pray increasing volume. чанга дуутаагаар залбирсаар бай. Дуу аваага чанга хэвээр нь залбирсаар бай. Pray increasing volume. Дуу аваага улам их чанга болгож залбирсаар бай. Abundance accompanied with bodily actions. Тэгээд мөн танаас бэлхан байдал гарах ёстой. Мөн таны биеийн хөдөлгөөн чинь таны залбирч байгаа сүнслэг урсгалыг дагаж хөдлөх ёстой юм. Pray increasing volume Тэгэхээр дуу аваага чангалан залбир. and abundance. Тэгээд танаас сүнсний бэлхэл гарах ёстой. Таны сүнснээс сүнсний бэлхан байдал урсаж гарах ёстой юм. Accompanied with bodily actions. Тэгээд сүнсний урсгалыг чинь бие чинь хөдөлгөөн дагаж хөдөлж явах ёстой юм. Start to pray in tongues. Та ариун сүнсний хэлээр залбирч эхэлнэ гэсэн үг юм. Increase volume. Тэгээд дуу аваага чангал залбирна гэсэн үг юм. Increase abundance. Тэгээд бэлхан байдлыг сүнсээрээ дамжуулан гаргаж залбирна гэсэн үг юм. Бид үздсэн байгаа бэлхан байдлын талаар өмнөх CD-нүүд дээр. Let all bodily actions, let your hands, Тэгээд таны биеийн хөдөлгөөн сүнсний урсгалыг дагаж хөдлөнө гэсэн үг юм. feet, Таны хөл чинь, таны гар чинь, your mouth, таны ам чинь, expression, everything таны илэрхийлэл чинь push тэрийг бүгднийг дүлхэд залбирна гэсэн үг юм. against the attacks of the enemy that is coming on your way. Таны эсрэг ирж байгаа дайсны дайралтын эсрэг тэгж залбирч эхэлнэ гэсэн үг юм. What happens when you feel like that and you don't pray? Яг тэр үед та тийм зүйлүүдийг мэдэрчээ залбираагүй бол харин юу болох вэ? It will turn to a place where your spirit becomes dull. Юу болдог вэ гэвэл таны сүнс чинь хурц биш, эр муутай болж эхэлдэг юм. Эргүүдж эхэлдэг, дарамтанд орж эхэлдэг. It weighs heavily upon you. Тэгээд тэр жин нь тань дээр бүр их хүчтэйгээр дарж эхэлнэ гэсэн үг юм. Amen. If you don't Ойлгож байна уу? pray, if you don't fight this, Хэрвээ та энэ зүйлийн эсрэг залбирч дайтахгүй бол it will weigh heavily. It becomes like a depression. таны дээр тэр жин хүчтэй дараад дарамт болж хувирдаг юм а гэж. It steals your moods, Тэгээд таны баяр хөөргийг хулгайлдаг. make you feel dull. Тэгээд таныг улам тийм эргүү хурц биш болгож хувиргадаг байгаа. You clear? Та ойлгож байна уу? Makes you feel dull. It makes you feel heavy. Тэгээд таныг тийм хурц биш, дээр чи ачаа тогтсон юм шиг тийм хүнд болгодог байгаа гэсэн үг. And it begins to pick on other aspects of your physical body. Тэгээд tаны бусад биеийн байдлууд дээр нөлөөлж эхэлнэ гэсэн үг юм. That's why you gotta, when you sense that, Тийм л учраас та энэ зүйлийг мэдрэх үед fight it. тэр зүйлийн эсрэг тэмц. Can you say amen? Та амен гэж хэлэхгүй амен. Second appropriate action, За хоёр дахь зөв зохистой үйлдэл нь юу вэ гэвэл be careful about your thought patterns. энэ үед таны бодлын хэв маяг ямар байгаа дээр анхааралтай нухацтай ханд. Any negative thought pattern can fuel the enemy's attack. Учир нь энэ ирж байгаа дайсны дайралтыг таны толгойд орж ирсэн ямар ч сөрөг бодлууд яг гал руу бензин асгаж байгаа юм шиг ноцоож чаддаг юм гэж.
Any negative thought pattern can fuel Тэгэхээр альва сөрөг бодлууд дайсны энэ дайралтыг улам их ноцоож өгдөг юм гэж. the enemy attacks. Иймэрхүү дайсны дайралтуудыг. The devil can sabotage us from within. Тэгэхээр тэр нь яаж ийн гэвэл диавол бүр таныг дотроос чинь зөрчилдөөнтэй болгож таныг бөснөөлөх гэж оролдож байгаа юм а гэж. Have you watched you watch these cowboy movies? За та зарим одоо ковбой кинонуудыг үзчихсэн байх. And you have Red Indians, they are attacking the fort. They know they are overpowered. All they have is axes, bows and arrows. And in the fort, the American fort, they have guns and cannons and so on. За улаан арьстай индианчууд цагаан арьстангуудын байдаг гарамлуу дайрдаг. Гэхдээ тэдний хүч хүрэлцэхгүй байгааг тэд олж мэддэг. Учир нь индианчуудад байгаа зүйл нь сүх, нум сум байдаг. Харин Америкийн ковбойчуудын хувьд тэдэнд их буунууд байдаг. The only way to go in there is to get an arrow, get it all on fire, shoot fiery darts into. Тэгээд индианчуудын цагаан арьстангуудын эсрэг байлдаж болох нэг цорын ганц арга нь юу байдаг гэвэл нум сумаа гал дасааж ягаад хардаг арга зам байдаг. So men will start to leave their post. Тэгснээрээ тэр гарам дотор нуугдсан байгаа хүмүүс бэхлэлтээсээ гаргаж зүхтахын тулд учир нь галтай сумыг буутахаар гал нь очиод тэр байгаа байрыг нь шатааж байгаа учраас And begin to tend the fire inside. And when they do that, somebody is going to sneak in behind, open the main gate, and you get a slaughter. За тэгээд тэр хүмүүс гараад галаа унтраах гэж байрнаасаа гарах үед нь ард нь отож байгаа индианчууд гарч ирээд тэгээд тэр хаалга онгойлгосон хүнийг алаад дотгош нь орж тэдрийг устгадаг байгаа. The devil knows exactly if he can't get you on front, he'll get you internally. Тийм л учраас диавол таны гаднаас чинь устгаж чадахгүй бол дотроос чинь бөснүүлэх гэж оролддог юм а гэж. Thought patterns can become a place where the enemy can set you on fire internally. Тийм л учраас таны сөрөг бодлууд чинь яг тэр галтай сум шиг таныг дотроос чинь шатаах аюултай юм а гэж. No negative thoughts. Тийм л учраас тэр үед та сөрөг бодлыг дүвлэх битгий хүлээж ав. In the time of crisis, don't question. Тийм л учраас мөн хэцүү цагуудын дундуур гарч явахдаа битгий их асуулт асуу. God, why? Яагаад бурхан минь энэ төр гэж. Don't ask why. Яагаад гэж битгий асуу. Don't ask why. Яагаад гэж битгий асуугаарай. Suddenly, certain crisis hit your home. You'll be За жишээлбэл ямар нэгэн сөрөг нөхцөл байдал таны гэрт ирлээ гэж бодъё. thinking, why? I've done all these things. Бурхан минь ээ би ийм их сайн зүйл хийгээд ах чи яагаад гэж. Why did this still happen? Яагаад ийм зүйл болоод байгаа юм бэ гэж. What are you saying? Та энүүгээр юу хэлээд байна гэвэл You're attacking the integrity of God. энэ нь та бурхны тань руу ханддаг чин үнэнч шудраг байдал руу дайраад байгаа юм. You're attacking the integrity of God. Та бурхны чин үнэнч шудраг байдал руу дайраад байгаа гэсэн үг юм. You mean to say God is careless? Та ингэж хэлснээрээ бурхныг танд санаа тавьдгүй гэж хэлээд байгаа юм уу? You're just saying that God, you're at fault. Та тэрүүгээрээ юу гэж хэлж байна гэвэл бурхан минь ээ та алдаа гаргачлаа гэж л түүнд тийм хэлээд байгаатай адилхан юм. And that's not nice. Тэгээ энэ нь тийм сайн зүйл биш юм аа. Amen. In the time of crisis, you want God to be on your side. Харин та хэцүү цагуудын дундуур гарч явахдаа бурхныг өөрийнхөө талд байлгах нь чухал юм. Таны эсрэг биш. Aims you. Don't say these kind of words. Тийм л учраас иймэрхүү гомдолсон яагаад гэсэн ийм үгнүүдийг битгий хэлж байгаарай. All right. But you see, in the time of crisis, the first thing we ask, is it my sin? Хэцүү нөхцөл байдлын дундуур гарч явахдаа хүмүүс бурхнаас юу гэж асуудаг вэ гэвэл бурхан минь ээ энэ миний гэм нүгэл юм уу гэж асуудаг. Self-righteous. Энэ нь тэр хүн өөрийгөө бурхнаас төрүүлээд дүгнэж хэлээд байгаа өөрийн зөвхт байдал юм. Бурханлаг зөвхт байдал биш. The important thing is begin to allow, Lord, what do you want me to do now? Харин тэр үед та яах ёстой вэ гэвэл бурхан дээр очиод бурхан минь ээ та яг одоо намайг юу хэлэхийг хүсэж байна гэж түүнээс асуух ёстой юм. What is the thing I need to do? Миний хийх ёстой зүйл нь юу юм бэ гэж. Tell me, what's my next step? Та надад хэлээч миний дараагийн алхам юу вэ гэж. That's why you got to live righteously at every point. Тийм учраас та бүх цэгүүд дээр, бүх өөрийн амьдралын шилжиж яваа цэгүүд дээр зөвхт амьдрах ёстой юм. Бурханлаг зөвхт байдлаар, өөрийн зөвхт байдлаар биш. Right up to this point, you got to live righteously so that you know that it's Тийм учраас энэ цэг хүртэл таны амьдралд байгаа өнөөдрийн энэ цэг хүртэл та энэ цэг дээрээ хүртэл та зөв зохистой амьдрах ёстой гэсэн үг. nothing that you have done.
that will warrant anything like this. Тэгснээрээ таныг өнөө хүртэл амьдарч исэн энэ амьдрал чинь тийм нөхцөл байдал таныг оруулахгүй тулд юм.